яриа сайн байцгаана уу? 94 онд заавал үзэх ёстой К-драмууд гэсэн сэдвээр би энэ бичлэгийг бэлдсэн байгаа. Мэдээж хүн болгон нэг солонгос кино үздэг шүү дээ. Тэгээд би өөрөө бас амар солонгос кино үздэг байхгүй юу? Тэгээд надад зүгээр амар гоё сонирхолтой санагдаад тэгээд ер нь бол 24 онд ер нь заавал үзэх ёстой үзвэл зүгээр үзээсэй гэж хүсэж байгаа кинонуудаа өөрийнхөө зүгээс би та нарт ингээ гоё танилцуулаа явъя заяа. Нэгт бол мэдээж хамгийн ихэнд үзэх ёстой уйлуулах гоё кино бол King of Tears гэдэг кино байна. Нулимсны хатан хаан шүү дээ. Тэгэд энэ кино бол угаасаа одоо амар од болж байгаа кино заяа. Бүр үнэхээр гоё кино. Яагаад вэ гэвэл одоогийн бидний амьдралд ер нь маш их тохиолддог зүйлс байдаг. Тэгээд амар тийм драматик амар юм гоё. Угаасаа гэхдээ ерөнхийдөө энэ амьдралд байдаг зүйл гараад байгаа учраас хүмүүс ингээд сэтгэлийг амар хөдөлгөөд уйлуулад тэгээд шаналуулаад байгаа байхгүй юу? За ерөнхийдөө гол ер нь санаа нь яадаг вэ гэвэл зүгээр ингээд хоёр хос байгаа штэ, хоёр гэрэлсэн хос байгаа. Тэгэнгүүтээ тэгээд өвчнөд усчдаг. Тэгээд тэрнээсээ үүдэлтэй одоо ингээд салга шалтгаан болж молоод тэгээд ер нь их хил юм болноо, их зовноо, их уйлнаа. Хэрхэн тэр одоо маш хэцүү байдлыг хэрхэн хамтдаа давж туулах вэ гэдгийг цааш нь үргэлжлүүл та нар үзэх хүсэж байна. За хоёр дахь кино бол бэ штэ. Ингээ битсэн одоо байхгүй. За хоёр дахь кино бол заяа. За ер нь бол гэхдээ он сар цаг хувийн дараалалаар хэрвээ явбал хамгийн сүүлд энэ нөгөө нэг нулимсны хатан хаан байгаад байгаа байхгүй юу? За би ер нь бол яг 23 оны сүүлээс тэгээд яг энэ 24 оны ингээд их одоо энэ 4 сар болтол гэд ер нь бол яриа авчицаа юу. Мэдээж тэгтээ ер нь бол number 1 үзэх нь бол саяны энэ нулимсны хатан хаан шүү. Манасаа. Доктор Сламп билүү. Нэр нь тэр кино маань бас ерөнхийдөө их гоё кино. Одоо бүх ер нь бол эмч хүмүүс тохиолддог ямар нэгэн байдлаар тохиолддог тиймэрхүү одоо осол аваар ч юм уу жижиг сажиг янз бүрийн хүмүүсийн хийл лам юу гэдэг тиймэрхүү юм ер нь бол гардаг. Тэгээд тэрийг бас ер нь бол хэрхэн 10 жилдээ одоо найзууд байсан нэг ангийн одоо хоёр өрсөлдөгч маань бүр хэдэн жилийн дараа яг эмчийн уналтад орсон яг тэр үедээ уулзаад одоо хэрхэн тэрийгээ давах вэ? Хэрхэн цаашаа өргөжлүүлэх вэ гэдгийг бас ерөнхийдөө тэр киноноос ер нь харж болно. Бас амар юм тэр яг тэр уналтанд орсон үе нь амар юм трама үлдээчдэг. Одоо ингээд бид бүгдийн ярьдгаар трама ингээ үлдээчдэг байгаа байхгүй. Тэгэнгүүтээ ингээд бүр ингээд унтаж чадахгүй ингээд зүүд мүдэн орж мороо муухай ингээд хар дарсан зүүд болж байгаа. Ерөнхийдөө тэрийг одоо хэрхэн давах вэ? Цаашдаа яг юу болох вэ гэдгийг хэрвээ мэдхийг хүсчихвэл энэ киног үзэж болно. Тийм ээ. 3 Marry My Husband. Энэ бол баш мэдээж хүмүүсийг маш их шуугуулсан бүр ингэжсэн кино байгаа байхгүй юу? Энэ кино бол бас ер нь бол нэлийн алдартай болсон. Тэгээд энэ нөгөө нэг үзүүлэлтээрээ кино багийнхан маань нөгөө нэг одоо энэ жилдээ хамгийн сайнаар шалгарсан кино багийнхан маань хэрвээ бүр хүмүүс үзэгчдээс амар сайн байх юм бол нөгөө нэг аялалд явуулдаг гэсэн. Тэгээд энэ кино багийнхан маань аялалд явсан гэсэн. За тэр яг минь гэрлээч гэдэг нэртэй амар гас 2013 оноос 23 оны хоорондох яг энэ цэнэгэн дуусчлаад сольж гин одоо. За тэр яг за тэгээд одоо Marry My Husband-ийн дараа үзэх ёстой кино бол бэ штэ. Одоо яг гарч байгаа кинонуудын нэг байгаа байхгүй юу? Нөгөө нэг ер нь бол Lovely Runner гэдэг кино заяа. Айгүй хөрхэн жижиг охин тоглодог. За тэгээ ерөөдөө жүжигчт нь бас ер нь айгүй юм гоё. Тэгээд энэ киноны ер нь үйл явц нь бас юу вэ гэхээр нэг юм алдартай дуучин ингэж ер нь бол нас барснаар үйл явдал цаашаа ер нь өрнөдөг аахгүй юу. Тэгээ хэрхэн яаж өрнөх вэ гэхээр тэрний нөгөө фэн байсан
охин нь 10 жилдээ яг энэ уртлын нэг сургуульд нь байсан. Тэгээд ер нь бол би нэгээ таньдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд гол нь тэр залуу нэг өмнө нь яг өөрт нь яг сайн байсан. Тэгээд ерөөхдөө ингээд айгүй юм тусалж дэмждэг. Тэгээ нууцаар ер нь дэмждэг байсан гэх юм уу та. Тэрийг нь одоо яг тэр нэг фэн байсан охин нь 8-9 оны үе рүү буцчихдаг байхгүй юу. Яаж буцдаг вэ гэвэл яг тэр нэг залуугийн хэрглэж исэн юм бугуун цаг байсан. Тэгээд яг 12 болсон чинь гол дээр тэр нь ажиллаад гэхгүй. Тэгээ ерөнхийдөө буцтагаар үйл явдал нэг өрнөдөг байхгүй. Тэгээд өөрийнхөө бас ер нь мэддэггүй байсан, анзаардаггүй байсан юмнуудаа мэдэж авдаг. Тэгээд өөрөө ч гэсэн ер нь тэр хүндээ сайн байснаа гэдгээ ухаардаг. Ер нь нэг тиймэрхүү кино байна. Тэр бас ер нь айгүй гоё кино заяа юм тогтлуулдаг. Ингээд зүрх төх гэл. Тэг ингээд бас нэг юм жоох уйлуулах газаа ёо. Тэр киног үзээсэй гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө одоо яг миний одоо үзэж байгаа яг үдсэн одоо ингээ 24 онд те нэг сараас ахуулаад одоо энэ 5 сарын их болтол үзэж байгаа кинонууд маань ерөнхийдөө ингээд ер нь дуусч байна. Одоо тэгээд цаашдаа ямархуу кино гарах нь яах нь вэ гэдгийг би ч гэсэн сайн мэдэхгүй байна. Бас ер нь бол жоох юм догтлолтой хүлээж энэ гой кинонууд ер нь гарах юм шиг байна лээ. За тэгээд дашрамд нь яг уу дашрамд хэлэхэд бүр оны 11-12 сард гарч исэн бас ер нь бол нэлээ хит болсон үзэхэд илүүдэхгүй кинонуудыг ер нь бол танилцуулъя гэж бодлоо өөр хүн зүгээс. За нэгт бол заяа Welcome to Sandalia гэд кино нэртэй кино байгаа байхгүй юу. Тэр кино бол бас айгүй хөөрхөн кино, айгүй юм гоё газар мазар гардаг, гоё ингээд дөрүүдтэй гоё бүтээлтэй кино. Тэгтээ байсан ингээд хүн бас ер нь бол ямар нэгэн байдлаар ингээд юу яагаад карьер нь жоохон ингээд унаад карьер нь жоохон унснаар яг хүн ингээд төрлөх газар нутаг руугаа явдаг аахгүй юу. Ингээд өөрийгөө буцааж олохын тулд гэх юм уу, ингээд сэргэхийн тулд гэх юм уу, бодит байдлаас жоохон холдохын тулд гэх юм уу. Ерөнхийдөө тийм ингээд жээж рүү явснаар ингээд үйл явдал цаашаа өрнөдөг байхгүй юу. Тэгээд анхны хайртайгаа буцаад учран их гоё болно л үзээсэй гэж бодож ин бас айгүй юм гоё сэтгэл төрсэн кинонуудын нэг гэж бодож байгаа. За тэгээд дараагийнх нь гэх юм бол My Demon гэдэг кино байна. За энэ кино бол бас ер нь бол бас гоё бас уйлуулна яах нь ийх нь юу болох нь одоо яг яах гээд байгаа гэдэг бас кинонуудын нэг тиймэрхүү төрлийн кинонуудын нэг байгаа байхгүй юу. За тэгээд тэр киноны ер нь бол утга санаа нь мэдээж бүх юмд ийм хууль дүрм гэрээ хилцээр гэж нэг ийм тогтсон дэг журам гэх юм уу нэг тиймэрхүү юм мэдээж байгаа. Тэгээ хүн хэрвээ хүнч бай, чөтгөрч бай юу ч тэрийгэ хэрвээ зөрчих юм бол яг тэр байгаа байдлаас одоо болон ч юм уу те одоо яг байха болон ч юм уу энэ оршихуун байха болон ч юм уу нэг тиймэрхүү юмнууд ер нь гардаг. Тэгээд хизээж би тийм байхгүй гэж бирсэ бодож болохгүй байхгүй юу. Би одоо хизээч юм жирийн хүнд дурлахгүй ч юм уу тэгэж бодож исэн бодно. Өөрөөр ингээ эргээд хүнд дурлаад хайрлаад юу болохын цааш нь үзэж болно шүү та нар. Гэж бодож байгаа кинонууд нэг бол манай ахын тоглосон кино. Тэрийг заавал үзээрэй бурган минь. Тэр бол хин гэгээч Пак Сөө Жун манай ах тоглосон байгаа байхгүй юу. За тэр кино вэ штэ. Яг юугаараа гоё вэ? Яагаад үзэх ёстой кинонуудын нэг вэ гэвэл ерөөдөө одоо ингээд одоо тэр 1945 оны яг жоохон дайны үеэр ингээд жоохон юм хийгдсэн тиймэрхүү сэтвтэй кино баггүй юу? Одоо яг энэ Япон Солонгос хоёрын хооронд болдог юмнууд одоо яг тэр яг 1945 оны үеэр яг юу болсон нэг тиймэрхүү ер нь яг бодит амьдралаас сэтэлсэн кино юм шиг байгаа заяо. Одоо яг ийм тэр яг 1945 ийм Кёнсон бүтээт Кёнсоны нэг ийм адгуус ч юм уу нэг ер нь бол нэг тиймэрхүү нэртэй заяо. Япон заяо
яг тэр яг 1945 оны үед жоох нэг ийм хүчтэй байсан юм шиг байгаа заяа. Нөө хүчтэй гэж яг өмнөд Солонгосыг жоох ийм колоничлоо болгох гээд ч юм уу яг тиймэрхүү өмнөд Солонгос жоох ийм колони үе байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр үед ер нь Солонгос чинь ингээд нэг жоохон иймэрхүү ийм сул дорой ч юм уу тиймэрхүү те хүмүүс ингээ хамаагүй юм хум ярьж болохгүй тэгээд ингээ сонин манин тараавал сонин манин тарааж байгаа баригдчих юм бол шууд нэг хүмүүс нь ингээд зодож нүдээ тэгээд шууд ингээ шормоор аваа явчихдаг байсан байхгүй юу. Тэгэд яг гол нь байж тээ яг тиймэрхүү одоо ингээд гэр оронгоо ингээд одоо ингээд зодуулаад баригдаж нүдэгдээд аваад явсан хүмүүсийн гол нь яадаг вэ гэхээр нэг ийм имлэг байгаа байхгүй юу? Имлэгийн яг ингээд доотлын юм давхрууд нь одоо хэдэн ч давхартай юмтэй бэ? Нэг баг 3 4 давхартай заяа. Тэрнийхэн доор шорондоо байдаг байхгүй юу? Тэгэд яг тэр шорондоо яг юу хийдэг вэ гэхээр тиймэрхүү хүмүүсийг аваачаад одоо айл ийм харж агаад бас сонгон заяа. Одоо айл ийм арай жоохон хүчтэй те аль нь илүү ийм өвдөлт даахаар төсвөртэй байна гэдгийг сонгож жогоод тэр хүн дээр туршилт хийдэг гэсэн байгаа байхгүй юу. Одоо ямар хөө туршилт вэ гэхээр одоо юу ч гэдэг те ямар нэг эсмэс те одоо жоох ийм тийм ер нь бол янз бүрийн юмнуудыг биеинд нь ингээд тариад тэгээд яг ямар болох нь яаж хуурах нь гэдгийг нь хардаг. Тэгээд бүр болохгүй л алдаг. Тиймэрхүү кино байхгүй ямар амар юм бэ? Үнэхээр Япон яг ийм байсан бах та өмнөд Солонгос амар өрөвдөлттэй юм бэ гэж бодсон байхгүй юу. Тэгтээ хараа яг энэ тэр кинон дээр ч гэлтгүй өөр бас миний яг үзчихсэн баг 2 3 кинон дээр яг тиймэрхүү үйл явдал гардаг гэсэн баггүй юу. Тэгтээ би яг тэр кинонуудынхаа нэрийг нь санахгүй байна. Яг гол нь яг миний тэр сэтгэлд яг хоногсон үйл явдал бол гэх юм бол яг угаасаа яг тэр Японы жоох юм дарангуулж исэн үе одоо жишээлбэл юу ч гэдэг те одоо ингээд Солонгосын юм сонин одоо тэр өмнөд Солонгосын сонин дээр нь ингээд эмэгтэй хүмүүсийг одоо ингээд амар юм их мөнгө амлаад ажил ингээд байна ажил хийлгэнэ гэд тэгэнгүүт хүмүүс ингээд эмэгтэй хүмүүс ингээд амар олноороо явдаг заяа. Тэгснэ тэрийг ийм том цэргийн ингээд машин дэхийг аваа явчихдаг аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг ямар одоо ингээд яг тэр газартаа очсон чи ямар ч тийм яг юу хийх нь тодорхойгүй яг ямар ажил хийх нь тодорхойгүй тэгснэ бүгднийг нэг ингээд байшинд хийгээд ингээд хорчдөг за. Тэгээ яг яадаг байсан бэ гэвэл одоо тэр ингээд яг ийм дайны үеэр эрэгтэй хүмүүсээр гэх юм уу жоох юм биеийг нөлөөлдөг гэх юм уу. Ер нь бол тиймэрхүү үйл явдал гардаг кино байсан. Би тэрийг яг санахгүй байхгүй. Тэгснэ хараа ингээд ийм бие биеийн дээр ингээд юу лээ бүр ингээд арсын ингээд зүсээд гэх юм уу ингээд жоох юм одоо ингээд чулуугаар ингээд арс ингээд үрээдэвэл ингээд зулгардаг да. Ер нь бол нэг тиймэрхүү байдлаар ингээд бичдэг. Одоо юу гэдэг жосооны уруугч ч юм уу нөө нэг тийм бараг бузар юм ч юм уу нэг тиймэрхүү юмнууд ингээд бичсэн байдаг аахгүй юу. Тэгээд тэрийг бас тиймэрхүү юмнуудыг харчаад ямар хэцүү юм бэ өрөвдөлттэй юм бэ гэж ер нь бодож ийсэн. Тэгээд ерөнхийдөө энэ кино бол бас ер нь заавал үзээсэй гэж бодож байгаа кинонуудын ер нь бол тэргүүн хэсэгт ер нь бол байгаа шүү та нар үзээрэй бас гоё кино. Тэгээд ер нь бол жүжигчин гэсэн гоё манай ах гоё хүн. Тийм нөгөө нэг юм ихтэй тоглолт нь штэ тэр бас нэлээд алдартай жүжигчин штэ нэг юм яг нэг жоох юм яг тэв тэгш юм биш юм бөөргийдөө хамартай хөөхөө. Тэгсэн ингээд одоо ингээд жоохон 10 жил ч юм уу ингээд 10 жил мэлдээ ингээд Солонгос кино үзэнгүүт гэрийнхаа маань чи ста нэр юу ч хэрэггүй ста дандаа кино үзэх наад киногоо үзээд юу ста мэдэж авдээ ойлгох ингээд яг хэлдэг гэсэн баггүй юу. Тэгтээ одоо бодоод ангот би ер нь бол тэрийг буруу гэж буруу гэхинч дайшин. Тэгтээ хараа киноноос ер нь бол ямар нэгэн байдлаар юм олж авдаг аахгүй юу. Ямар нэг юм санаа нэрээ ийм байна те. Одоо энэ кино яг юу хэлэх гээд байна те. Үйл явдал нь яах гээд байна. Хүнд яг ямар сэтгэл төрүүлэх гээд байна гэдэг ч юм уу те. Тэрийг нь яг би нэлээ ойлгож авдаг гэх юм уу. Яг тэр жоохон бахтаа бол мэдгүй сайхан ингээл өөрийгөө баясгах гач юм уу. Тэгж ер нь бол үздэг гэсэн. Одоо ер нь үзээд ангот нэрээ чи тийм дээ. Ер нь иймэрхүү юмнууд зөндөө байдаг да. Ер нь ингэж болохгүй юм байна. Ингүүл зүгээр юм байна. Тэгвэл зүгээр юм байна гэж боддог юмнууд ер нь нэлээд байгаа. Ухааруулдаг кинонууд ч байгаа. Тэгээ ер нь бол амьдралд нэлээд ойрхон угаасаа ер нь амьдрал дээр байгаа юмнуудыг
яг кинон дээр гардаг болохоор ер нь ойлгож авдаг юмнууд нэлээх байдаг гэж ер нь боддог. Тийм. Тийм ч учраас гоё киногоо үзээрэй. За тэгээд бишгтэй минь хамт байсан. Баярлалаа баяртай.